Залуу зохион бүтээгчдийн цуг оргилжилж байна. Дараачийн зохион бүтээгч маань Говьалтай аймгаас оролцож байгаа мөнгөн тулдаа танилцъя. Мөн түүний багш за дасгалжуулагчийг тайлбар өрж байна. Ингээд ахлах ангид ороод өөрийнхөө мэрэгжлийг сонгох гэсэн чинь бас ингээд техникийн мэрэгжил илүү надад тохирох юм шиг санагдаад тэгээд энэ талаар илүү төлхөө суралцах болоод тэгээд энэ тэмцээнд бас өөрийгөө сориод үзье гэж бодоод ингээд ирсэн байгаа. За Говьалтай аймгаас хичнээн баг энэ жил залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцож байна. Говьалтай аймгаас нийтдээ 5 баг бол оролцож байгаа. За тэгээд би бол ингээд одоо ингээд анхных нь ингээд авах гэж байгаа. Анх удаага 5 багаас өмнө оролцож исэн хүүхдүүд хэр олон байгаа вэ? Өмнө нь бол оролцож исэн туршлагатай хүүхдүүд бол 2 байгаа. За тэд нар та нарт туршлагаасаа хуваалцсан уу? Юу зааж өгөв? Хуваалцсан тэгээд юмаа сайн тайлбарлаад сандралгүй шүүгч нартаа сайн ойлгуулаарай гэж зөвсөн байгаа. За тэгвэл сандралгүй маш сайн тайлбарлах 3 минутын хугацаа чамд би ингээд амжилт хүсье. За. Орчин үеийн хүүхдүүдийн бидний бол санааг зовоож байгаа асуудлуудын нэг бол хоолой ангийн өвчин бол яхаас аргагүй мөн. Тийм болохоор энэ өвчнөөс үржилтэн сэргийлэх баг дээр нь одоо ингээд дарах юм бүтээлийг бол хийх санаа бол анхнаад төрсэн байгаа. За тэгээд манай бүтээл маань болохоор ийм 3 бүрдэл хэсгээс бүрж байгаа. За эхнийх нь бол манай зис аяг хоолой зайлгч байгаа. За эндээ болохоор жамц давс болоод царвангийнхаа ус мөлийг бэлтгээд хоолойгоо зайлна. За ингэснийхээ үр дүнд хоолойн өрөвсөл төвчнөөс л урьдчилан сэргийлж чаддгаараа давуу талтай байгаа. За дараагийн маань бүтээл болохоор 2 төрлийн юм зам байгаа. Хөл хамраах ман чулуун зам, ил сайраг давсан зам байгаа. За ингээд энэ дээр болохоор гიშгэж өгснөөр хөлийн ууланд байлгах 108 биологийн идэвхт цэгийг сэргээгээд доторх хийх халууны хөөж дархлааны эсүүдийг сайжруулж өгдөгөөр юм онцлогтой бүтээл байгаа. За дараагийн маань бүтээл болохоор Монгол аппарат байгаа. За энэ Монгол аппарат нь болохоор энэ дотор ингээд хүн ингээд суух хэрэгтэй байгаа. За энд болохоор ингээ хөлөө тавина. За энэ гişгүүрийг бол доороос нь ингээд цахилгаан юм уу ингээд зуухан дээр тавьж бол халааж өгнө. Тэгээд сандлыг бас халааж өгөхөр бол шийдэж өгсөн байгаа. За тэгээд энэ дотор хүн ингээ суугаад эндээ хөлөө тавиад ингэж өгөх байгаа. За ингэснийхээ үр дүнд болохоор үе мөч болоод дотоод эрхтний зарцалтаас бол сэргийлж өгдөгөөрөө энэ бүтээл маань давуу тал онцлогтой байгаа. За манай бүтээлийн бас нэгэн гол давуу тал гэх юм бол өөрийн нутгийн өвөрмөц тогтцтой тийм түүх хийдүүдийг ашиглаж өгж байгаагаар илүү бас давуу талтай. Тэгээд хүн болгон хизээж хаан ашиглах боломжтой. Тэгээд эрүүл ахуйн шаардлагыг хангасан юм бүтээгдэхүүн байгаа. Ингээд шүүгчид хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж тойрноход ач тустай энэ бүтээл дээр өөрсдийн үнэлт өгнөлтийг өгнө. Шүүгч болдоотар. Ер нь яг соёлын иймэрхүү тоноглууж гэдэг юм уу те иймэрхүү юунууд бол ер нь байгаа л да. Яг ангийнхтай холбож байгаагаар бас онцлог олгож гаргаж ирэх гээл ах шиг байна л да. Ер нь бол санаа тийм ээ. Яг энэний тэгж үйлчлэлт гэдэг нь одоо та нөгөө физик эмчилгээний эмчнэртэй уулзсан уу? Одоо энд яг зөвшөөрөгдөв үү? Улам жилийн эмнэлэгдэд зүгээр зам нь хэрэглэж байгаа. Наадуул нь бол хэрэглэгдэхгүй. Тэгээ бид нар бол энийг ахуй талаас нь их авч үзсэн байхгүй. Гэрийн нэг зүгээр заавал эмнэлэггүйгээр хүн бохон көөх төхөн хэрэглэж яхах гэж зорж байгаа. За нутгийн эрдэс материалыг ашиглах гэдэг нэг шүү дээ. Зөвхөн одоо Говьалтай аймагт байдаг тэр материал нь айлна гинэ. Чанманы ман чулуу нөгөө бигрийн бөөрийн сувил элэс эрээ нуурын давс. Тэгээд шаргын говийн шарилж. Тэгээд дээрээс нь шаргалчуудын шавар. Юуны юмд ер нь бол яг энэ ангийн юунаас болж өвддөг гэж бодож байна өөрөө. Эц дээр үе манай өвөг дээдсийнхэн болохоор ингээд хөл нүцгэн гიშгдэг байсан болохоор тийм ангингүү байсан гэж үздэг. Харин орчин цагт болоод тийм юм байхгүй учраас л ангийн өвчин бол нэлээ их дэлгэрсэн байгаа. Тэгээ ялангуяа хүүхд багчуудын дунд бол нэлээ их дэлгэрсэн. Би хүртэл өөрөө тийм бас хоолойны ангинтай. Тэгээд амар хөвддөг. Тэгээд танид төрхээр ингээд халуураач гэдэг юм бэрхшээл бол нэлээ их хүндрэлтэй байдаг. Шүүгч Гамбат бүтээлэг бол тайлбарлахдаа ингээд ийм хэрэгтэй ингээд тайлбарлаад шүү дээ. Хийц талаас ногт ярихгүй. Жишээ нь сандал хална гэж шүү дээ. Сандлаа яаж халаахын, температурыг яаж тохируулахын те. Энэ дээр нөгөө техникийн шийдлүүдээ гаргаж ирүүлэх зүгээр байхгүй. Тэр талаас нь тайлбарж өгөөс. Багийн ахлагч мөнгөн туул. Ерөнхийдөө бол манай бүтээлүүд бол модоор бол хийгдэж өгсөн. Гэхдээ энэ модон дотор болохоор энэ халаах хэсгүүд маань болохоор улаан ингээд нэлээ хадгалах чадвартай зис юм уу ширэн материалыг бол сонгосон байгаа. Чиний ярианаас одоо энэ алдаа их нийтлэх гараад байна л да. Тийм хэрэглэгчийн заавар танилцуулаад байгаа юм шиг яриад байгаа байхгүй. А биднес чинь техникийн шийдэл шүү дээ. Чиний гол шийдэл бол яг эмчээс асуугаад эхлээд аль юун дээр зогсох хэрэгтэй юм. Дараад нь ямар бодис дээр зогсох юм, эрдэс дээр зогсох хэрэгтэй тий. Тэндээсээ чиний энэ
чи ямар хэмжээтэй байх юм, ямар дараалтай нэг юунуудаа зоох юм гэд тэр бүх юм чинь эргээд чиний шийдэлч болох хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэнцлээ гэхэд бол дараагийн шатнд биднэрт уламжлалт юм уу те физик эмчилгээний эмчийн тодорхойлт хэрэгтэй. Үнэхээр энэ яг хэрэгтэй зүйл болж чадсан үед. Эргээд чиний тэр судалгаач хэрэгтэй. За ингээд шүүгчдийн гэрэл асч үнэлгээ гарах цаг ирлээ. Гэрэл 1 ногоон гэрэл 2 ногоон гэрэл 1 улаан гэрэл. За баяр За мөнгөнд бол мөрөөдөл мэлстэй. Хамгийн ихний бүтээлээ шалгараасаа гэж шалгарчлаа. Мөнгөн төлөлийн 2 дахь санаа мод туслагч. Гэвч шүүгчид энэ санааны зорилго тодорхойгүй, үүнтэй ижил төсөөтэй бүтээлүүд хэрэглээнд нэвтэрсэн байдаг. Харин санаагаа илүү хөгжүүлбэл жижиг үрсэлгээний мод, тасалгааны цэцэг услах шийдэл болох боломжтой. Иймээс энэ санаагаа илүү хөгжүүлээд дараа жилийн уралдаанд оролцоорой гэж хэлсэн юм. За ингээд шүүгчдийн гэрэл асах цаг ирлээ. 1 ногоон гэрэл 2 улаан гэрэл. Гэхдээ бидэнд эрүүл мэндийн салбарт хүүхдүүдэд айд өрхөд хэрэглэх Яг тэрийг санаа байгаа. ах нь бэлтгэсэн, мөөг ах нь бэлэн байх чинь зөө. Яг ингээд бүгдийг хурцтай тайлаад яг дээр нь нүцгэн мүцгий явахд бэлдээ байж Урд үеийн нус цаснд оруулаад аваад ирэн. За. 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 Тэгээд одоо энэ гадаад зохион бүтээх тэмцээн явагдсанаас хойш 3 дахь жилдээ оролцож байна. Тэгээд нийтдээ нэг 5 баг 10 санаа ахалж оролцсон. Миний өмнөх оролцсон бүтээлүүд бүгд шилдэг бүтээл шалгарсан. Шгай нэвтрүүлэг бид энэ нэвтрүүлэгт оролцох их дуртай байдаг. Тэгээд миний өмнө тэмцээнээс Монгол төөнөрийн багж сая өөр Монгол гэсэн Хятад Монгол Экспо олон улсын үзэсгэлэн худалдаанд өндөр үнэлгээ авсан. Тэгээд голтой уламжлалын нэгдсэн юмдагт одоо бүтээл болоод хэрэгжиж явж байгаа. Энэ жилийн манай 2 шавь 2 санаа бол шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа. Цаашдаа одоо бид бүгд яд ажлаа хөгжүүлээ явуул нэлээд өндөр бүтээл болох тийм үнэлт төгөлд авлаа. Тэгээд одоо шавнараа сайн хөгжүүлж дараагийн ажлын амжилтаар хэлсэн.